За сайн байцгаана уу. За өнөөдөр бид бүхэн ла усаг үзэн. Ла усаг. За ла усаг бол үндсэн махбодын дээр нэмэлт тэмдэг тавьж утдаг үсэг байгаа. Өмнө үтсэн энэ нь бол эвэр. Дээшээ ингээд эвэр гэдэг. За тэгвэл эвэр гэж бид одоо мэдж байгаа бол одоо бол энэ маань үсэг болж хуурлаа. За энэ дүрсээр эл үсгийг тэмдэглэдэг юм байна. Эл үсэг маань энд ямар ч ардаа ихшгүй байгаа хэлбэр нь. Ихшгүй байгаа орж байгаа хэлбэрийг болохоор энд дэвсгэрэлт үсэг гэж хэлнэ гэсэн. Дэвсгэрэлт үсэг гэж. За тэгвэл өмнө бид нар эн үсэг үтсэн байна, эм үсэг үтсэн байна. Өнөөдөр эл үсэг үзэж байна. За бидний үзэж байгаа гурван үсэг бол үндсэн махбодон дээр нэмэлт тэмдэг тавьж утдаг. Энэ гурван үсгийг салангат байдлаар нь авч үзлээ. Эн үсгийг тусал тавьдаг, эм үсгийг гизэг тавьдаг, эл үсгийг эвэр тавьдаг. За одоо эл үсгээ ихшгүүттэй нийлүүлээд үе бүтээхэд энэ замаар бүтээдэг гэдгийг энэ өмнөх хоёр үсэг дээр маань энэ ойлгомжтой болсон байгаа. Тэгэхээр энэ замаар 5 үсэг бүтдэг. Энэ 5 үсгийн 3 дахь үсэг нь одоо өнөөдрийн үзэж байгаа эл үсэг байна. Эхэнтх нь эхэнтх 4 гişгтэй, дундх нь дундх 3 гişгтэй, дундх нь адгийн орхицоос бусд 3 гişгтэй. Энэ адгийн гэгүүлэгч энэ орхицоо аваад тэгээд 7 уяа бүтээдэг гэж авч утсан. За тэгвэл эндээс энэ дүрсийг энтэй холбохоор лаале эхэнд бүтэж байна. Энэ дүрсийг энтэй холбохоор ли эхэнд бүтэж байна. Зам нь тэр хоёрыг холбоход лоолуу. За энэ дүрсийг энтэй холбохоор лөөлөө. За лагийн эхэнд ордог 7 уяа ингэж бүтэж байна. За тэгэхээр энэний зам нь болохоор ингэж гарна. Ингэж гарна. За дунд ордог эл үсэг. За дээр дороо залгагдах учраас нуруугаар холбогдоод за эл үсэг маань шүдний араас ингээд эвэр нь бичигдсэн байна. За энэ хоёрыг холбохоор лаале. За энэ хоёрыг холбохоор ли. За энэ хоёрыг холбохоор лоолуу лөөлөө дөрүүлээ ингэж гарна гэсэн үг. За тэгэхээр энэний зам нь энэ гарч ирлээ. За эндээс нэг зүйлийг л анхаарчих юм бол одоо өөрөөсөө хийж чадах болно гэдгийг өмнөх хоёр үсэг дээрээс мэддэг болсон байх. Энэ адагт орж байгаа гэгүүлэгч энэ адагт орж байгаа гişгүүтээ ерөөсөө холбогдохгүй. За тэгэхээр дунд орж байгаа энэ хэлбэр нь орхицоос бусад адагт орж байгаа энэ гурван хэлбэрийг авч энэ адагт ордог 7 уяыг бүтээдэг. За энэ дунд орж байгаа хэлбэр нь сүүл авахаараа лаале. Ном авахаараа ли. За гидстэй ном авахаараа лоолоо лөөлөө гэдэг. Харин энэхүү орхиц маань энд бичигдгээрээ үгийн адагт ордог лаале гэдэг үгийг бүтээдэг гэж ингэж авч үзлээ. За тэгэхээр энийг бид бүхэн өмнөх одоо бүтэж байгаа энэ хэлбэрийг нь авч үзлгүй зөвхөн ингэж авч үзээд яаж хэрхэн бүтгийг мэдэхгүйгээр явж ирсэн бол энэ үе бүтгэхтэй гэгүүлэгч шиг гэдэг үе бүтгэхтэй энэ гэгүүлэгч маань эдгээр гişгтэй ийм замаар бүтдэг юм шүү гэдгийг л манай энэ одоогийн хичээлийн одоо гол одоо онцлог нь тодорхой болгож байгаа онцлог юм шүү гэдгийг та бүхэн тусгаж аваарай. За дараа нь үсэг бүр дээр бид яаж унших вэ гэдэг. Бүтэх аргыг авч үзлээ. Энд одоо хэрхэн яаж үйлж унших вэ? Үеийн дөрвөн хэлбэр байна гэсэн. Харахад дөрв боловч гогта энэ эхэндээ байж болно, энэ адагт байж болно. Энэ хэлбэр адагт байж болно. Бас одоо энэ хэлбэр адагт байж болно, эхэнд байж болох жишээтэй. Тэгэхээр үеийн хэлбэрүүд маань 8-9 хэлбэр болж задардаг юм шүү гэдгийг ойлгоорой. Энийг өнөөдөр үзэж байгаа үсэгтэйгээ заавал холбож үзэх. Их шиг гэгүүлэгчээр ингээ холбож үздэг. Эхэлж үзэж байгаа хүн бол энийг амархан байдлаар а е о гэдэг нөгөө 7 гişгийнхаа дараалалаар ал эл ол ул ул. За гэг гэдэг үедэр лал лэл лил лоллул лүллүл. Эгэ гэдэг энэ хэлбэр дээр ала эле или олу уулу өөлү өөлү. За энэ их шиг гэг гэдэг хэлбэр дээр а лим лим өмнөх үтсэн эм үсгийг оруулсан байна. За и лим олум уулум. За өөлүм үүлүм гэдэг. За энийг гол нь утгагүй ингэж уншиж явах хэрэг байна уу гэж ингэж бодож байж болохгүй. Яагаад тэгэхээр энэ үе дээр л торохгүй уншаа сурчих юм бол үгэн дээр ирэхээр маш хялбархан утга тгсийг гаргадаг болдог. Яагаад тэгэхээр та ямар ч уртаг байсан
хамгийн дээд нь 3 үйл унших. 3 үсэг нийлүүлэл нэг уйлгаж уншиж байна шүү дээ. Салгаад унших нь шүү дээ. Яг энийг үнэхээр жишээгээр авч үзэх юм бол үйлд вэр жилт гээд ийм үг байл дээ. Тэгвэл одоо энэ дээр ингэж байх юм бол үе. За гэтэл одоо энд ингээд их шиг гээгүүлэгч гээд энэ. Нөгөөх нь болохоор одоо шууд ингээд энд болохоор бол гээгүүлэгч шиг гээгүүлэгч нь. Ингэж салхна. За ингээд дараагийнх нь бүү. За мөн одоо ингээд ри. За ингээд жил ингээд ийм уртуг байлаа гэхэд та ерөөсөө ингээд зөвл үйл таслах юм бол ингээд ерөөсөө 1 2 3 хамаг дээдэлтэй 3хан үсгийг нийлүүлээд үйлдээд ингээд уншиж гэсэн. Тэгэхээр гарахгүй үг гэж байхгүй, энэ уртугийг би уншиж чадахгүй гэж байхгүй. Энэ 3 үеэл зөвл олчихл юм бол та ямар ч уртугийг унших бүрэн чадaltaй болоход энэ үеийн арга дээр сайн дадлага хийх хамгийн чухал юм шүү. За энэ үеэрээ одоо утгат хэсэг болж байгаа үгнүүдийг авч үзье. За ол гэдэг үг эрж хайж олох сурах гэдгийг одоо олыг бол ингэж үчдэг юм. За мал гэдгийг өнөөдрийн бидний орчин цагт хэлж байгаатай яг ижлэгэн одоо 3 үсгээр ингэж бичнэ мал. За энд алим гэж алим бид уншихтаа хүртэл аг салангадаар лим гэж энэ агийн тусдаа байна гэж. Хэрвээ энийг мага уншчих юм бол энэ маг нь энэ нөгөө нэг сүүлэн гэдэг бичиж байгаа юм байна гэдээ ойлгож байна шүү дээ. Тэгэхээр алим гэдэг. За алим гэдэг бол энэ бол одоо жимсний алим бас алима гэдэг хүний нэрийг адилхан бичигдэнэ гэж ойлгоорой. Лама гэд. За энд нэг зүйлийг нэмэлтээр хэлэхэд монгол хэлэнд эл үсгээр эхэлсэн одоо монгол үг гэж байхгүй. За энэ нь бол блама гэдэг одоо төвд үг байна. За тэр бэн хасагдаад илээр гарч иж байна. За луунч гэдэг юм уу, лаач гэдэг юм уу бүгд одоо гадаад үгнүүд байдаг гэдгийг мэдээлэл хуваалцъя. За али, илэ гэх зэргээр энд бол утгат үгнүүд болж хувирлаа. Альвэ гэдгийн альвэн, ил далдын ил байна. Лам багшийн лам, алим жимс, алима гэдэг хүний нэр, мал, амтан, за эрж хаах болох гэдэг ийм үгнүүд. Гэтэл энийг шууд уншчих юм бол нөгөө нэг бид нар уйлж уншдаг тэр аргаа мэдхгүйгээс болж энэ урт үгэн дээр очиод гацхан явдал гарах учраас энэ эхлээд одоо үеийн дөрвөн хэлбэрээрээ салгаж маш сайн одоо дадлах хийх юм бол маш хурдан уншдаг болж явах юм шүү. Цаашаа. Наамала гээгүүлэгч үзчихлээ. Тэгэхээр Экс хүсгийн үндсэн сурлага дээрээс нэмэлт тэмдэг тавьж үздэг 3 гээгүүлэгчээ үзлээ. Энэ 3 гээгүүлэгч сүүлчийн гээгүүлэгч нь эм үсэг лэл үсэг байж байна. Эл үсэгтэй холбоотой хэлцэн хэлбэрүүдийг авч үзье. За малыг номыг гэд. За бид нар мал ном гэдэг үгнүүдийг л бичиж мэдж байгаа. За харин мал гэж ингэж үчин ном гэдгийг яг байгаагаар. Өөрөөр хэлбэл шууд кирилл бичгтэйгээ давхардаж яг адилхан бичигддэг 1300 үг байдгийг судлаач тогтоож гаргасан байдаг. За мал ном гэд. За тэгэхээр Т ялгалын нөхцөлийг салангад өчнө гэдэг дүрмтэй. Бид нэр кирилл бичгээр үл нийлүүлж өчтдөг бол Т ялгалын нөхцөлийг салангад өчнө. Гэвчээр төгссөн байна. За энэ гэвчээр төгссөн үгийн араас энэ и гэдэг хэлбэр хэлж байна. И гэдэг хэлбэр. Энийг ерөөсөө шууд и гэж хэлнэ. За тэгэхээр энд болохоор бид яах вэ гэхээр ик энэ хэлбэрийг гэгүүлчээр төгссөн байх юм бол энэ хэлбэрийг хүчнэ. За энэ үнийг орчин цагийн монгол хэлэнд ик гэж ойлгоно гэж. За гэтэл энд алмиг гэж. За алмиг гэдэг хоёр хэлбэр бол кирилл бичгээр бол ялгарна. Харин монгол бичгээр бол алмиг угаа гэвэл ингэж үчин мөн алмаг дууд гэвэл бас ялгаагүй ингэж өөр бичдэг. Гэтэл монгол бичгээр энийг манай яаж үздэх вэ гэхээр алим ма. За алима. За энэ ялгаатай нь болохоор адилхан ийг заахын хэлбэрийн нөхцөл байгаа ч гэсэн энд ихшгээр төгссөн байж байна. Энд бол гэвчээр төгсөн бас. Ихшгээр төгсөгийн араас энэ хэлбэрийг бичнэ. За энэ хэлбэрийг ихшгээр төгсөгийн араас за энэ алима гэдгийг бид бүхэн мэдж чаддаг учраас энэ байна. Агийн араас энэний араас орж байгаа нөхцөл гэдэг утгаараа энэ эхний хэлбэрийг хагасыгээр дараагийн хэлбэрийг
и хэлбэрээр ингэж хайлгалж альма е гэж альма энэнийг альма гэж ойлгох. За уник гэж. За мөн ун гэдгийг бид бүхэн бичиж мэддэг болсон. Ун. За ун гэдэг ихшгээр төгсөв гэж байна. И ихшгээр төгсөв гэж байна. За уник гэж бичих юм бол дээд хэлбэрийг биш энэ хэлбэрийг бичнэ. За тэгэхээр энэ хэлбэрийг мөн ялгаагүй ийм галгална гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн энд и гэдэг хэлбэрийг энэ хэлбэрийг ихшгээр төгсөгийн араас энэ хэлбэрийг бичдэг байна. За тэгэхээр энэ хэлбэрээ ингэж ойлгоно гэж үзээрэй. За номл гэж номл. За энд ингээ харахаар бол ном гэдэг үг маань болохоор нэр үг ном. За энэ хүү нэр үгийн цааталт бол ямар нэгэн уншдаг одоо ном байж гэсэн үг. Ном. За үүний араас энэ нэр үгийг үйл үг болгодог эл дагавар орчээ. Эл дагавар орч. За ном гэж байвал номлоо. За тэгвэл энэ одоо эр үг байвал эр нөхцөл бичнэ гэдэг зарчмаараа энэ элийг болохоор ихшгийн ард талд нь бичнэ. Ном номлаа гэж. За үүнийг залгаад бичих юм бол номлаа гэд. За энд нэг зүйлийг хараарай. Энд о байжхад яагаад энд а болчихв гэж. Тэгэхээр бид нар энд нэг зүйлийг бодох ёстой. О эхэнд байгаа бол а орно эсвэл дараагийн үед нь у орно гэдэг. Ихчиг зохицсон энэ зарчим байж дээ. Тэгэхээр энэ хэдийгээр о хэлэгдэж байгаа ч гэсэн энэ бүхэн аагаар илэрч явдаг байна. За мөн мал гэдэг нэр үг байна. Нэр үгийн араас малл гэд үйл үг үсгэл даавар ардаа гэх авна гэж. Хэлэхэд энэ маань тийм ээ ном одоо ол гэд тийм үү мал ал гэд ингээд энэ ихшиг нь урдаа хэлж байгаа юм шиг боловч угтаа бид нэр дүрмийг бодох хэрэгтэй. Тэгэхээр монгол өчгөл сонсдог өчг биш боддог өчг гэсэн. Нэрээс үйл үг үсгэл ардаа гэх авна. Тэр ардаа гэх нь эр үг байвал агаар хэлэгдэнэ, эм үг байвал эгээр хэлэгдэж лаа гэдэг энэ хэлбэр бичгнэ гэд ингээ ойлгочих хэрэгтэй. За тэгэхээр энэ эл дагаврыг за эл дагавар маань эл дагаврыг яаж бичих вэ гэхээр л ла эр үгэнд ла эм үгэнд лэ гэж бичнэ. За энэ хэлбэрээ монгол үчгээр бичгтээ шууд ингэж залгаж бичдэг байна. Өөрөөр хэлбэл энд нэг зүйлийг хараарай та бүхэн. Одоо энийг үзэхэд адилхан ялгаа нь харагдах болно. За номл гэж байна. За тэгвэл одоо бид нар номл гэдэг үгээ сая бичиж чаддаг болцсон. Номлаа гэд ингэ бичнэ гэд. Одоо номлаа гэд ингэж бичнийг мэддэг болцсон. За тэрэн дээр одоо энэ болохоор номллоо гэж. Тэгвэл энд лоо ороод энд одоо энэ хоёр маань болохоор ямар ялгаатай вэ гэхээр энэ хэлбэр болохоор дагавар байна гэсэн. Дагавар нэр үгийг үйл үг болгож байгаа дагавар энэ. Харин энэ болохоор төгсөх нөхцөл. За номллоо гэд өнгөрсөн цагийн нөхцөл. За тэгвэл энэ нөхцөлийг бид хүн яаж бичдэг гэхээр энд ил бичээд за ингээд салангадаар ингэж орхицоо бичнэ. За үүнийг монгол үчгээр одоо нийлүүлээд бичих юм бол за ингээд номлаа номллоо гэдэг номллоо. За мөн одоо маллаа гэж байна. За тэгэхээр энэ дээр бид нэг ойлгоцсон учраас энийг салгаж бичлэгээр шууд бичээ. Мал ла. За тэгэхээр эндээс тийм ээ. Одоо лагийн дөрвөн зэрэгт энэ лалэ лооло нөхцөлийг тийм үү? Энэ эр үг байх юм бол энийг л а. За ингээд эм үг байх юм бол энийг л э гэдэг энэ хэлбэрээр. За тэгэхээр энд бид бүхэн энд зураас татж байгаа нь болохоор элигээ дэвсгэрлүүлж чирээ. Тэгээд энэ артлын а-ыг нь салангад чирээ гэсэн. Тэгэхээр салангад бичдэг хэлбэр нь болохоор заавал урагшаа татдаг нь орхиц байна гэж ойлгох хэрэгтэй. За им нь мөн энэнтэй адилхан байна. За им тамгын им одоо энэ ингээд им тангийн им. За тэгвэл энэ нэр үг байна гэсэн үг. Им гэдэг нэр үг, им гэдэг нэр үг байна. За тэгвэл энийг үйл үг болгодог энэ хэлбэр байж байна. Нэ хэлбэр байж байна. Гэтэл энд болохоор л төгсөх нөхцөл. Эмнэн гэдэг энэ төгсөх нөхцөл. Энэ нэ ингэ байж байна. Тэгвэл энэ хоёр ялгаатай бичигдэх ёстой. За тэгэхээр энэ ялгаатай бичигдэх хэлбэрийг авч үзье. За им нэ. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг нийлүүлэхээр имнэ гэдэг ингэ гараад ирнэ. За
За эмнэ гэж яах юм бол эм нэ. Эмнэг гараад ир. Эмнэ. Гэтэл одоо энд ингээд эмнэнэ болохоор л яаж ч гэхээр л им нэ. Им нэ. За энэ юу гэж ойлгохоор энэ цагийн утга хэлтгдэг төгсгөх нөхцөлийг салангадчдаг юм байна. Харин энэ нэр үгийг үйл үг болгодог энэ дагуурыг болохоор л ингэж сүүлэн хэлбэрээ нэ гэр нүчдэг юм байна гэж ингэж ойлгоорой. За эмнэ гэж яах юм бол эмнэнэ гэж яах юм бол эм нэ. Эмнэнэ. За энэхүү нөхцлүүдээ утга тесг дээр утга төгсөн өгүүлбэр дээр яаж илэрхийг авч үзье. Нема, мал, нэмнэ. За энэ хэрвээ ганцаараа байж байгаа юм бол энийг намнаач гэж уншиж болно, нэмнэнэ гэж уншиж болно. Харин энэ утга тесг нь энийг юугаар унших вэ гэдгийг заагаад өгнө. За бид нэр энэ олон шүдүүдээр А илэрдэг. Гэтэл энэ А-гаар унших гэдэг хүмүүс за гэвч одоо тийм ээ энэ утга тесг нь энийг А-гаар уншихгүй Е-гээр уншихыг хэлээд өгнө. Нема, мал, нэмнэ. За алима, олон, мал, маллала. За тэгэхээр энэ маллаа гэдэг дээр дагуур нөхцөл хоёрыг ялгаатай бичдэг гэдгийг дөнгөж сая бид нар авч үзлээ. Энийг сэргэн хараарай. Молом, амны, малян. За энд нэг зүйлийг тайлбарлая. Энэ бол элгээ гийгүүлэгчээр төгсөн. Гийгүүлэгчээр төгсөн үгэн дээр энэ хоёр урт шилбэний эхнийх нь болохоор л одоо эхнийх нь болохоор и болдог. Гийгүүлэгчийн дараа бол и болдог. Дараагийнх нь энэ одоо я гэдэг хагасгаар тэмдэглэдэг дүрс маань болно. Ингээд эр үг байх юм бол а, эм үг байх юм бол эн. Малян гэдэг маань бол мала, номоо гэдгийн хамаатуулахын энэ хэлбэр. За имнэлэ. За амны мала имнэлэ. Лама, номлала. За мөн саяын тайлбарлсан хэлцэн хэлбэр энд гарч ирж байна. За энд нэг зүйлийг одоо сэргэн сануулъя. За ганцаараа байх юм бол энд сая хэлсэн агаар унших Е-гээр унших нь мэддэхгүй гэсэн. За энэ ганцаараа байж байна. Та тэгэхээр ганцаараа байгаа нөхцөлд нь тийм ээ нэг намнаач уншиж болно, нэмнэнэч уншиж болно. За гэвч энэ дээр одоо бид бүхэн хичээнгүй үчгийнхээ хэлбэрийг нэг давтаатах юм. За ерөнхий нуруу бол энд чинь. Энэ одоо яагаад тэгэхээр энийг давтаж байгаа нөхөр л бидэнд одоо үндсэн одоо зурлага дээрээс бүтдэг тэрэн дээр нэмэлт тэмдэг тавьж бүтдэг 3 хэсгийг үзээд дууслаа. Тийм учраас за энэ бол А талын асуудал, энэ бол Б талын асуудал гэсэн, Б талын асуудал гэсэн. За тэгвэл энэ ерөнхий төв ингээд нуруу маань ингээд байж байна. За тэгвэл титмийг нэг дахин хоошоо сунгахад энэ эл эмийн эвэр гизгэнд байна гэсэн. Эвэр гизг байна гэсэн. Тэгвэл энтэй ч адил тийм титмийг 3 дахин хоошоо сунгахад хойно ингээд сүүдний хоошоо гарах хэмжээнд байна гэсэн. За тэгвэл урд талд юу вэ гэхээр энэхүү шүдийг нэг дахин сунгах юм бол энд шилб байна. Харин гизийг нэг дахин сунгах юм бол энэхүү дуслын урдуур нь гарч байгаа зураас байна гэсэн. Тэгвэл энэ дуслын урдуур нь гарч байгаа зураасаа дахиад нэг дахин сунгахад энэ орхицын урагшаа гарч байгаа хэмжээнд байна гэсэн. За тэгээд энд гарч байгаа энэ шүд болон гидснээс бусад урт бичигддэг энэ дүрсүүд бүгд нэг налуунд байна гэж. Нэг налд. Энэ хэд байх вэ? 45-аас 50 градус байна гэсэн. Энэ хэлбэрийг авч утсан байгаа. Үүнийгээ сэргэн үзээрэй. За энд 3 одоо наамаала 3 гэгүүлэгч орсон кириллээр өгсөн галиг байна. Та бүхэн энийг гэртээ олон дахин хийж үзээрэй. Энийг болохоор монгол үгээр буулгана гэсэн үг. Яагаад та энд ойролцоо өгнүүд байж байгаа. Гэвч энд бас ойролцоогүй өгнүүдийг кириллээр өгöd байгаа юм бэ гэхээр та энэ дүрсээ энэ одоо монгол үгээр байгаа тухайн одоо хэлбэрийг чэйжлэхэд л энэ зориулагдаж байгаа. Түүнээс ч үл энэ бол зөв бичгэд зориулагдав. Энэ бол яг кириллээрээ зөв галгаар өгөгдсөн байж байгаа. Яг одоо монгол үгээр байдаг одоо хэлбэрийг яг зөв галгаар. Тэгэхээр та бүхэн энийг кириллээсээ шууд монгол үгээр рүү харж одоо хувиргаж олон дахин бичиж үсгээ нүдлэн тогтоогоорой. Өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна.